За хай манайхан гэдэг шиг. За бүгдээрээ сайн байцгаана уу? Анх удаа влог хийх гэж байна. За өнөөдрөөс хойш ерөнхийдөө цаашид хүүхдүүдийнхаа одоо энэ хөөрхөн ийм дурсамжтай байдлуудыг хадгалах үүднээс ерөнхийдөө жоохон гэр бүлийнхаа одоо энэ байдлыг хадгалж авч үлдэх үүднээс влог хийж эхэлж байна. За өнөөдөр би одоо гэрээсээ одоо энд цаг хэд болж байна? 6:40 болж байгаа шүү. 6:44. 6:40 өнгөрч байна. Өнөөдөр надад хэд хэдэн амжуулах ажил байгаа. Эхний ээлжинд ямар ч лсэн би одоо номын сан явж хичээлээ хийгээд тэгээд тэндээ 9 цагаас би спиннингийн хичээлтэй тэгээд одоо явж байна. Сая лифтнээс гараа явж исэн чинь лифтэн сууж ирсэн. Гэрээс гараад лифтэн суусан чинь нэг хар залуу таарч байна. Би одоо энэ харуудыг ялаадгүй штэ. Энэ харбор энэ олон янзын олон өнгийн энэ хар арьстай хүмүүс би юусэн ялгадаг байхгүй. Тэгсэн чинь нэг харан таарж байна надтай. Ингээ сая лифтэн таарлаа л та тэгсэн чинь хагасаа өдөр хоомлээс орж ирээд машиныхаа цонхыг хагалчих гинэ. Манай машин хагалгаад өртөчлөө гэд ярьж байна. Би тэгээд чи ямар азгүй бэ? Би бас өмнө манай машин бас өмнө яг тэгж хагалгаад өртсөн байхгүй. Хоомлээс одоо энэ гэр оронгүй хүмүүс ч гараж мараш шөнийн цагаар гараж руу орж ирээд тэгээд юу ачд юм бэлээ. Машины цонх хаглаад тэгээ машин дотроос юм авчд юм бэлээ. Манай машинд уг нь бол юм байгаагүй. Тэгээ миний нэг би нүдний шилээ хийгээ орхицсан байсан юм бэлээ. Тэгсэн чинь энэ бас нүдний шилээг үздэггүй юм гинэ. Нүдний шилээ би тэгээ алдсан. Тэгсэн чинь энэ залуу бас юугаа машиныхаа цонхыг хадлуулсан гэдэг бүрст амар ууртай авч энэ юм security дээр нь одоо ажиллаа яаж хийдэг байнаас та нэрээ юугаа яжсэн байна гэж амар ууртай. Би тэгээ тод хүн байлээ. Наад барны менежер даатгал мандгал нь ерөөсөө тоохгүй. Энд чинь машины даатгал амар үнэтэй байдаг. Би тэгээд одоо 2 машина сард $540 даатгуулдаг байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө машины даатгал жоох үнэтэй. Тэгсэн хэрнээ яг иймэрхүү юм болохоор ерөөсөө ингэж даатгал авч хилцдэг юм байлээ. Одоо наача $500 гэлөө доош одоо үнэлгээтэй осол учраас наадгаж нь бол одоо манайх тоохгүй хариуцахгүй ч гэдэг юм нэг тэгээд ерөөсөө тоодгүй бид өөрсдөө машина янзлуулсан ч гэжтэй маань хөрл энэ ч нэг юу байдаг байхгүй юу хуучин машины сэлбэг зардаг одоо нэг мөргөлцөн онхолцсон одоо ямар нэгэн явах боломжгүй болсон машинуудыг ингээд бүгднийг сайхан хашаалаад тэгээд тэр дотогшоогоо ороод одоо өөртөө хэрэгтэй байгаа юмнуудаа тэр машинаас өөрөө ингэж ухаж авч ингээд задлж аваад өөрийнхөө машинд тавьдаг байхгүй. Тэр аюул дайжгүй юм байлаа. Тэгээ тэр сэлбүүд нь ерөөхдөө хямдхан. Тэгээ маань хөр ороод цонхныхоо шилээ одоо яг манай машины энэ цонхны шилийг хагалцсан байхгүй. Тэгээ энэ цонхны шилийг маань хөр аваад өөрөө хийцэн. Хэдэн доллараар авлаа? 40 хэдэн доллараар аваад тэгээд өөрөө хийцэн. Тэгсэн чинь энэ залуу би одоо өстө машины шилийг солиулах гэсэн чинь өстө $100 доллар гэд байна. Гэлстэй амар ууртай би ямар сандаа. Тэр пикэн пулээс очиод селфи авчааш дээ гэл арай л хэлсэнгүү л дээ. Тэгтэл бид нэр тэгтээ чаддгүй хаа. Яг нэг тиймэрхүү ийм гард ороо хийждэг манай монголчуудын одоо шууд одоо тухайн муугаа солих ч гэдэм үү тиймэрхүү ажлуудыг бол ер нь хийж чаддгүй юм байлээ. Сонио. Тэгээ энэ хоомлесүүд одоо ерөнхийдөө нөгөө харт амт татаад мансуурцсан гэр оронгүй эмхүү нөхдүүд чинь юу л юу хийхээс буцахгүй айгүй хэцүү ингээд яг ингээд хүн рүү бол халтахгүй ялангуяа ингээд бүгд рүү ингээд халдаал янз бүр болтгүй л дээ. Гэхдээ өнөр нь муухай
Тэгээ ингээд машин тэрэг ингээд хаглаад удамжинд ингээд тавьсан машинуудыг бас ингээд цонхын зүгээр хаглаад ямар ч зориггүйгээр ингээд машиныг цонх хаглаад дотроос нэм ахгүй ч гэсэн тэгээд зориггүйгээр цонх хаглаад яваад идэх юм лээ. Айгу хэцүү. Миний энэ машины тогтоогч жоохон сонио байгаад буцалтаад байгаа шүү. Унаад ахын нэг тал руугаа их юу атсан юм аа. Угхан цүнхийг өрөөд гараад ирсэн чинь надад таардгүй амар жижиг юм болох. Энэ хараа би та нарт юм харуулгаа. Амар их машинууд агааз өглөө бүгдээрээ дасгал хийх ирсэн заяа. Мангар идэвхтэй. Таад манай юг харбаа. Спорт юу лээ? Энэ одоо энэ YMCA гэж нэрлэдэг юм да. Ерөнхийдөө спорт зал. Заяа за би харуулъя. Тэр ингээд машинууд ингээд зам тавьж өгдөг. Ямар ч явган үйжсэн шууд зам тавьж өгнө. Ийм газар. Энэ дотор юу л бол юу байна? Бадминтон, сакс, одоо жишээлбэл энэ бадминтон тоглож байгаа харагдаж байна уу? Тэгэл бүжгийн хичээл байна. Ширээний теннис, пул. Тэгэл бүхэл юм байдаг. Спиннинг, йога, жим. Бүх юм байдаг. Бүр амар гоё. Тэгээд энд манайхан нэг сар болгоны гишүүнжлийн карттай байхгүй. Тэгээд бүх салбар дээр нь очиж болдог. Тэгээд манайхан бүгд амар ирдэг баг. Ийшээ ингээд пул юм байна. Ийшээ ингээд саксны талбай байна. Пул номгоос юм. Пул номгоос юм шүү. За тэгээд энд намын санаа надад бийж байгаа санаа. Оо би амар тэний юм аа. Балан мартчихсан. Балан мартчих. Өмнөс тэлчээд ирээ заяа. Тэндээс байхгүй юм. За зүгээр бичихгүйгээр чэжлээд юм даач биш. За тасгалдаа ороход билээ. Тасгалдаа орчод гараад ирлээ. За би ямарчласан. Тэрний талхахыг спиннинг хийх байгаа. 20 минут талхачаад жоохон бие авчаад орж явж байна. Яа, тасгалаа тараа гараад ирлээ. Үгүй чинь. Амар. Би Монголд спиннинг 40 минутаар хийдэг байсан байхгүй юу? 40 минутыг би арайч өгж өнгөрөөдөг байсан. Монголд. Яа, сая нэг цаг чанга байна. Амар чанга байна. Арайч өгж өнгөрөөлөө. Хөтлөө өлөрлөө бүр хамаг хувцсан ороод. Амар чихтэй болчлоо. Одоо. За зэний маш амар ойрхон амар тэнийг юм байна. Одоо нэг кофе олж уучаад тэгээд нэг ажилдаа явчаад тэгээд дараагийнхаа ажлуудыг амжуулъя да. Би уг нь энэ ирээд кофе ууха уг нь болцсон байсан байхгүй юу? Ер нь кофе чинь уухгүй болоод ирэхээр гайгүй мэлээ. Ууй гэж ерөөсө боддгоо болчт юм лээ. Монголчан ингээл ажиллаа яадаг багт. Гэтэ яг нэг юу бас бэ нөлөөлт өгж магадгүй. Энэ нэг оюуны балиар юм ачаалттай ажилдаг байсан нь бас энэ кофенд амар донтуулж исэн юм шиг байгаа юм. Одоо би ингээ бодоод тахад штэ тий. Би ерөөсөө энэ чинь ирснээс хойш кофе ууя гэж бодогдохоо болцсон. Ерөөсөө кофе ууя гэж бодогдохоо болцсон. А зүгээр ингээд яг ингээд хүн ер нь оюуны ачаал хаал яа гэм. Яг ингээд
хичээлээ хийгээл одоо ингээл нэг өөрийнхөө юм чадахгүй юмнуудыг ингээд жоохон ачааллуулаад ингээд юу ачаар өөрөө ирэхгүй ингээд их сайхан кофе уучмаар санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гүрийхээр толгоо молгоо өвдөд амар тэнэг заяа. Тэгэл за ууч ингээл уучтээ одоо нэг кофе олж уучаад тэгээ ажилдаа явлаа. Уг нэгчтэйгээ уулзаад бичлэг хийсэн боловч нөгөө бичлэг маань болдгүй. Яагаад болохгүй байгааг сайн ойлгохгүй байна. Тэгээд нэгчтэйгээ уулзаад хоол идээд хэд хэдэн ажил амжуулаад ихчийн бизнес уулзалтанд оролцоод тэрний амжилттай болоод тэгээд миний ч гэсэн бас ганц нэг ажил амжаад өнөөдөр ихчтэй гадар явсан бүх ажил амжилттай. Сайн уу? За гэртээ ирсэн. Нөгөө юмнуудаа авцсан. Одоо бид гурав unbox хийх гэж байна. За манай хоёр unbox хийнэ гэсэн. Зя. За жоох ингэчгүй. За ингээд хэлсэн ясараа манай хүмүүс дрона бас камера задлж байна. Манай хүмүүс unbox хийх амар дуртай. Одоо юунд нь бол дотроос нь гарч ирж байгаа юмнууд нь их сонирхолтой санагддаг юм шиг байна. Хаа газраас одоо ямар нэгэн газраас юм захиалахаар дандаа би задлыг гэл хоорондоо уралдаал бөө юм болтыг. Зя дрон авсан. Энэ дрон юу гинэ? Худалдаанд гараад 2-3 сарын өмнө худалдаанд гарсан гэсэн. Тэгээд Oh my god энэ яра. Синс юм уу? Бараг синс юм уу? Царан. Oh my goodness, Nyara. Oh my god. Oh my god. Тинэ. Control. Өгдөө. Эстэй. Би control юм. Control нэ. Тэгээд энэ юм бол Амар хөнхөө юм байна. Энэ drone ч нь болохоор одоо манай Монголд ямар байд юм болоо. Би одоо Монголд яг хэрэглэж байгааг болохоор сайн мэдэхгүй байна. Энд 240 граммаас доошоогоо зөвшөөрлөхгүй нисэг юм лээ. 240 граммаас дээшээ гарахаар заавал license одоо лиценз аваад тэгээд нисгдэг гэсэн. Энэ болохоор амар хөнхөө юм байна. Энэ 239 грамм гэсэн. Яа. Яа. гоё. Хайсан авах хэрэггүй. Тэгээ энэ авах хэрэггүй. Тэгээ энэ дрон болохоор юу юм бэ лээ? 8-аас 13 км хүртэл явдаг гэсэн. 8-аас 13 км хүртэл зайг туулдаг. Тэгээ юу вэ? Бүр 100 м өндөрт дэшээ гарах чадвартай гэсэн. Гэтэ ер нь бол тийм хол явал баха мэдгүй. Тэгээд энэ чи юу юм мэдгүй? Юу юм бол? Мэдгүй. Энэ Окей. Нэмэлт сенс үү? Синс юм уу? За энэ эднэрийнх уу тий. Сенсний өвдөрхөөр. Тэгэхээр Оо тийм ээ штэ. Нэмэлт синснийхэн дотор л. дахин нэг За наадхан битээ задал миний ах ийм юм байна. Энэ араа нэмэлт синс нэ. Сенслүү. За. тэгээд энэ нэг юм авсан мэдгүй. Яг. За бэлгүүнийн задлсан юм уу? Ийм камера. Бидэд камер авсан. Тэгээд энэ нэг юм байна. Ингээд антенны нэгж байгаа. English. Энэс QR-маар скан уншуулт юм байна. Ийм камер авлаа. DJI Osmo Pocket 3 гэдэг загвар юм байна. Ерөнхийдөө нөгөө влог хийхэд зориулттай ийм хөрхөн жижигхэн. Би амар хөрх юм. Энэ ингээд нөгөө хөдөлгөөн ингээд юу хаадаг гэсэн. Одоо тэнцвэржүүлэгчтэй гэх юм уу? Ерөөсөө хөдөлгөөнд ингээд юу бас ямар нэгэн саад учирдаг. Тэгээ энэ Android тэгэл нөгөө Apple-ийн бүх утаснуудад холбогдох боломжтой тийм давуу талтай юм лээ. Тэгээ одоо энийг хэргийг гаргая да. Энэ инсталлыг суулгаж агаад би энэ камераараа бичиж үзье заяа. Тэгээ энийг сая би 700 хэдэн доллар болчих? 700 хэдэн доллар болсон. Энэ болохоор дрон болохоор 800 хэдэн доллар гэж байна. 800 хэдэн доллар гэсэн. Стикер. Зэнгэм ачлаа. Nice. Яарэ. Амар гоё. Нэ. Oh my god. Маань хөр ажилтаа явцсан.
Одоо маргааш Энийг энэ Prices. маргааш би яг хэлцээ диско. Маргааш нөхрийгөө ирэхээр бичиж үзье заяа. Дрона бичиж үзье. Тэгэхээр бид нэр чадахгүй хаа. Энэ авах заяа. За тэр байж. Бид юу ач чадахгүй хаа. Нисгэж чадахгүй хаа. Юу гэсэн гэртээ нэг тест хийх гээд үзнэ. Тэгж чадахгүй хаа юм бол маргааш нисгэж үзгэнэ. За бай. бай. Ингээд стикер аа. Стикер аа. Энэ амар бол стикертэй юм шүү дээ. Маа нөхөр манай хүү хоёр ер дрон авах амар дуртай. Дрон нисгэх амар дуртай байсан. Тэгээд Монголд байхдаа за яста Канад явахаараа лежен шот дрон аавна гэсэн. Тэгээд барыг давч аваагүй жил болсон. Тэгээд одоо авсаа. Ее! Энэ зам засч байгаа юм бах та. 1 2 3 4 ухаацсан шүү дээ. Амин. Өсөөл хаац. Эдний зам нь жил болгон байнгын засч идэг. Бид гороо салхилах гээд холомын талбай явчихна. Юу гэдэг вэ? 17. Юу нэг ч уусахтай. Усан сэлхээс айдаг. Хаад зүгээр усан гэсэн. Ус. Бид ч усал үстэй. Та хүртэн мөн тий. Энд гэхдээ энэ зам гоё дулаахгүй юм. Жоо хутан суудах юм. Бороо ихтэй. Нодлоо аягүй гоё дулаах. Эс халуун малуу байсан чи. Энэ зам жоохон сонирхолтой. Усан гати. Норохгүй шүү. За ингэж энэ зүйл норохгүй шүү. Энэ хүүхдийн талбайтай. Оо үндэстэй хүүхдүүд. Хоолн даа. Хамгийн их нь арабууд. Арабууд уу? Тэгээд авах харуу. Харин тий. Би зэнэ хэлж байгаа. Чаав даах юм уу? Яа, манай хэ найз. Билгүүн. Нөгөө найз нь тэр өөрөө. Энд ч манай хөл бөмбөгийн крүүтэй. Тим гэдэг юм уу? Сокер тим. Билгүүн л хийчихсэн. Манай сургуулийн найз. Сургууль ангиж өгөх юм уу? Сургуулийн найз. Зөвхөн сургууль өгөх юм уу? 5 дугаар анги. Жаманаа Манай хүүхдэн дээр тавьчихсан шүү дээ. Энд тэгээд энэ Канадын чиглэлгүй ер нь гадны улсын дахтаа энэ тоглоомнууд нь хүүхдүүдийн гар хөдлөн бичингийн хөгжлийг гэсэн ч амар сайн өгөх юм байна. Одоо манай ундрамт шийдэл анх ирчээд энэ дээр бүр авирч чадахгүй гарын булчин бүр ерөөсөө ямар ч хүчгүй. Тэгээ энэ минь рүү ингээ авирч чадахгүй цаад доор нь зогсчоод ингээ байгаад байгаа чи одоо энэ хараа бүр амар сайн авирч. Тэгээ энэ миннээсээ дүүжлэлээ зүрхээ бид нар яваад байдаг болцсон. Иймэрхүү тоглоомнууд бас нөгөө сайн байдаг юм шиг байгаа юм. Тэгэл гарын дээрээ зүгдэл юу яагаар явах маа гэж амар тагтаг юмнууд гэдэг чинь цэцэрлэг. Жишээлбэл сургууль мургуул дээр сэхгүй хийж байгаа юм. Тэр болгоно ингээд хүүхдийн гарын булчин гар хөдлөн булчин аягүй сайн сайжруулсан юм шиг байна.